Монгол улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран Монгол улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчлэгээр хангах төслийн хүрээнд эргэн танд жимс жимсгний мод бут тарих, боловсруулан өрхийн орлогоо нэмэгдүүлэх арга зүйн зөвлөгөө өгөхөөр энэхүү видео хичээлийг бэлтгэв. Энэхүү хичээлийг үзснээр та өөрийн хашааны зохион байгуулалтыг хэрхэн зөв зохион байгуулах, хамгийн хямд төсөвтэй, хамгийн хялбар аргаар хөлөмж хийж сурах, үхрийн нүд жимсний бутыг хэрхэн яаж суулгах, арчлах, хураах талаар мэдэж авах. Бусад төрлийн жимсний бутнаас үхрийн нүд жимсийг хараад таньдаг, нэрлэдэг болох. Хураасан жимсээрээ чанамлахын өрхийн орлогоо нэмэгдүүлэх. Жимсийг бид идгээс гадна төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох зэргийг сурч авах болно. Хашааны зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ? Монгол улсын иргэн бүр газрын тухай хууль зааснаар тэг зууны 7 га газар өмчлөн авч байгаа. Монгол улсын 18 нас хүрсэн иргэн бүр газар өмчлөн авах хэрэгтэй. Монгол улсын иргэн түүний гэр бүлийн гишүүнд хамтран эзэмших хэлбэрээр гэр бүлийн хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ. Бидний зочлон ирсэн хөхөөг банх энэхүү газрыг маш зөв зохион байгуулалтаагаар ашиглан өөрийн хэрэгцээний хүнсний ногоо болон чацарган үхрийн нүд жимсийг тарьж ургуулж байна. Иймээс бид олон жилийн туршлагатай болсон хөхөөгөөс хашааны зохион байгуулалтын талаар асууж зөвлөгөө авъя. Газар авсны дараа ирнэ хашааныхаа зохион байгуулалтыг хийхийн тулд 0.7 га газараа бол яаж зохион байгуулалтаагаар их хэвтэйхэн хувааж болох уу гэдгийг бодсон. Манай байшин чинь нэг уртаараа нэг 10 м, өргөөрөө 5 м, өөрөөр хэлбэл нэг 50 м квадрат талбайтай байшин гэсэн үг л дээ. За юунаас гадна энэ гараж, тэгээд нүүрсний амбар, тэгээд жорлон муусны нүх энэ талбайнуудыг бүгдийг бодож гаргаад тэгээд үлдсэн ашигтай талбайг бодоход бол ямар нэгэн одоо жимсгэн хүнсний ногоо тарих боломж байна гэдг нь харагдсан. Хөхөөгөө хашаанда жимсний бутнаас гадна нарийн ногоо тарьсан байсныг та түрүүн харсан байх. Нарийн ногоо тарих ч гэсэн танд бас л ашигтай шүү дээ. Мэдээж та өргөс тэмэх улаан лойл холуу зэргийг тарихыг хүсч байвал жижиг хөлөмж хэрэгтэй болно. Хямд үнэтэй хялбар аргаар хөлөмж хийх арга. 5-ын брус мод 12 ширхэг. 8-ын нарийн төмөр 14 ширхэг. Зузаан гэлгарууд 5 м. 10-ын хадаас 16 ширхэг. Хаалганы жижиг нугас 2 ширхэг. 7 ширхэг брус модыг ижил зайтайгаар газар байрлуулан нарийн төмөр орох хэмжээтэйгээр нүхлэн. Нүхэлсний дараагаар нарийн төмрөө шургуулан хөдөлгөөнтэй холхиулахгүй тулд төмрийн хажуугаар жижиг модон шаантаг хийж өгнө. Ингэсний дараа бүрүүс модондоо оруулсан төмрөө матж хагас дугуй хэлбэртэй болгон босгож ирээд 2 ширхэг бүрүүс модыг доор нь хөндлөнгөөр нь холбож тогтооно. Ингээд хөлөмжний араан бэлэн болоход дээр нь зузаан гэлгаруудаар бүтээн салхинд дэрвж хийсгүйгээр сайн холбож тогтооно. Мөн хаалганы зайг үлдээсэн байна. Энэний дараа үлдсэн бүрүүсээрээ хаалганы араам зангидаж гэлгар уутаараа битүүлж хаалгыг бэлэн болгоод хөлөмжөндөө суулгана. Ингээд та бэлэн болсон хөлөмжөндөө хүссэн ногоогоо тарих боломжтой боллоо. Үхрийн нүд жимсний бутыг хэрхэн яаж суулгаж арчлан хураах вэ? Бут суулгах нүхийг 30-аас 40 см-ийн гүн ухна. Мөр хоорондын зай 2 м. Бут хооронд 1.5 м байна. Одоо нүхэн бэлтгэж байна. Тэгэхээр нүх бэлтсэний урд талд нэг усулчсан байгаа учраас энэ нөгөө төрүүчийн миний хэлдэг ус хийгээд ингээд газрын гүний устаа хологдсон байгаа учраас ингээд нойтон байна гэсэн үг. Одоо ингээд нойтон энэ көрсөө бол бууттай бас холж өгнө гэж боддог юм бэ. Ингээд нөгөө буут энэ ингээд малын бууц ингээд сайхан бууттай гэж холиод
Бууцаа хийгээд хар шороогоо бас холиад. Ингээд хар шороогоо холиад. Одоо энэгээ ингээд сайн хутгаад ингээд бүр сайн ингээд хооронд нь сайн холино гэсэн үг ингээд. Бууцыг хэдхийг хийчихтэй тэр өвсний юу суулгачийнхаа үндсийг бас устгахчдаг гэсэн тийм яриад байгаа. Тэгэхээр тохируулаад холно гэсэн үг л дээ энэ бол ингээд. За одоо ингэсний дараа бол энүүгээ бол услана гэсэн үг. Энэ услахтаа бол нэлээд сайн услах юм байна лээ. Өөрөөр хэлбэл ингээд нэлээд сайн нургаад ингээд ингэ услана гэсэн үг. Тэр хуураагаар нь тарьчгээд дараа нь услана гэдгийг харин би бол тэрийг бол нэг гайхаад байгаа. За одоо суулгацаа ингээд нэлээд сайн гүн ингэж суулгаж өгөөд ер нь ихэнх одоо юундаар бол тарьж байгаа арга нь бол хуураагаар тариад дараа нь усалж байгаа тийм юм харагдаад байгаа. Зүгээр энэ ингэж нойтон болгодог нь бол илүү сайн юм шиг надад санагддгийг ерөнхийдөө бол туршлагаас харж байгаа. Тарих нөхөө маш сайн ухаад газрын гүний тэр чиглэгтэй хөргөц хэмжээгээр усалмаар юм байл. Өөрөөр хэлбэл нэг нүхэнд нэг 30-аас 40 литр ус хийж ингээд өгчөөс тарихгүй болохдаар нөгөө тарьсны дараа нөгөө дуудлын хуурай хөрсөн дээр тарьчгээд хэдийгээр дээр нь услаад ялаач гэсэн нөгөө газрын чигэндээ хөрөхгүй болохдаар доороосоо хуурашаад өгчдөг юм байна лээ л дээ. Нэгэнд ингээд тарил дууслаа бол сайн услана гэсэн. Ер нь энэ услахыг бол энэ тарьсны дараа чинь хоногуудад нэлээд сайн хийж өгмөр юм. Дасгал 1. Дараах бодлогыг бодоорой. Мөр хоорондын зай 2 м, бут хооронд 1.5 м бол 5 м талбайд хэдэн суулгаж болох вэ? За тарьсны дараачийн ажил бол мэдээж бурдах, услах ийм хоёр ажиллагаа байгаа. Одоо байнга услаж явах хоёрдугаарт юу? Бурдаг бол ер нь амтны гаралтай бурдагаар л бурдах нь арай дээр бол гэж бодож байгаа. Энэ өвөл цагт бол ийм жимсний модонд бол цас сайн тогтоож өгнө. Хоёрдугаарт бол хашаанд тарихад бол аль бол газрын хэвгийн талд нь таримаар юм байлээ. Бороо оронгууд хашааны яг бүх ус хуримтлахад бууж явах тийм газар бол тарьчихтар тэлүүгээ бүх ус оч хуримтлагч буудаг. Гуравдугаарт энэ байшингийн одоо дээврээс уусан усыг ашиглах. Тэгээд хашааны сүйдэр газарт нь тарьж өгмөр юм байл. Өглөөний нар бол мэдээж жимсийн модыг бол шатаж чадахгүй. Өдөөндийн нар бол одоо яг юм оройны одоо нар л энэ жимсний модны одоо дээрээс нь шаарддаг. Тийм учраас өглөөний наранд бол сүйдэрлэхгүй. Өдөөндийнх нь өдөөс хойших наранд бол сүйдэрлэхээр тийм газруудыг бараадуулаад тарьчих юм бол илүү үр дүнтэй. Тэгээ энэ өнгөрсөн жил нөгөө ургаж ирсэн бутыг задлж тарьсан одоо моднууд байгаа юм. Тэгээд энэ уг нь энэ жилдээ бараг жимс өгөхгүй байхаа гэж бодож байсан чинь бараг энэ юу мөчөр үр дээр л ийм жимстэй болчихно гэсэн үг. Энэ дэр нь бараг л бүх мөчөр нь ийм жимстэй болцсон байгаа. Тэгээ энэ би бүр гайхаад байгаа байхгүй. Ягаад уг нь бол одоо энэ бараг л номын хэлээр бол энэ 2 жил юм уу 3 жилийн дараа л бараг жимс өгмөр юм. Гэтэл ингээд нодны бутнууд задлал ингээд тарьсан чинь лимэрхүү жимс өгч байгаа юм. Жимсний модонд би нэг юу хэрэглэх байгаа юм аа. Хим бордог хэрэглэх байгаа юм аа. Энэ азотын бордоо гэдэг дэлгүүр уршаанд нэг 1600 ч юм уу зараад байдаг бордоонд байгаа. Тэгээд хүн иддэг юмд бол ингээд яг хим бордоо хэрэглэх нь ямар ч ач холбогдолтой болов гэд зөвхөн энэ малын одоо юугаар энэ янз бүрийн шүүний сангасаар юм бас бордсон. Ягаад гэвэл энд шувуу ихэд суудаг учраас сангас бас нэлээд байгаа. Тэгээд бууцаар л бордчиход байгаа ингээд. Бууц сайхан холж өгөөл. Тэгэл дээдлэлт нэ жоохон бууц ингээд хийчихээр услах явцдаа доош ингээд бордоод байгаа юм болов уу гэж бодож байгаа. Бууцыг ингээд күрзээр гიშгэд үсчихээр ингээд үнс чиг яг тийм үнсний өнгөтэй болчихсон бууцуд байдаг байхгүй юу? Олон жил болчихсон. Тэрүүг нь аваачаал авч ирэл хийчих. Энэ хөрсүүдийг сайхан л харагдаж байна л да ингээд. Ингээл нэг иймэрхүү л одоо байх юм бол тэгэл сайхан ургаж яана гэсэн үг л дээ. Энэ модны бас нэг жаахан юу холж өгөх зөв юм байна лээ. Энэ модны үрцийн дотор харагдаж байгаа л да ингээд.
модны өртсчээрээс сэргэжүүлчихтэй юм байна лээ. Ингээд сэрэг болгох шүү дээ. Харин зүгээр усын гадагшин сэрэг алдахгүй тулд бол харин элсээр яхан манчж болох юм шиг байл нэлээд халуун газар болоод. Чигийн улаан орхол хаана байна тэнд амьдрал байдгаа гэж хэлсэн. Тэгээд сайн хөрс гэдэг бол чигийн улаан орхоогоор баяжсан тийм хөрсгийг сайн хөрс гэдэг юм л. За энэ бутнууд бол энэ өхрийн өдний бутнууд бол их тохиромжтой газар таригдсан байна. Энэ Вашингтон сүйдэр бараад таригдсан учраас их сайн тохиромжтой. Тэгээд ерэн сайхан ургаж байгаа ийм өхрийнүүд бол иймэрхүү хар ногоон өнгөтэй байдаг. Юу н их бордон дутсан муу ургаж байгаа одоо бутнууд ийм өхрийнүүд бол ингээд цайвар өнгөтэй болчдөг. Энэ бол цайвар өнгөтэй байвал бордоо дутж байгаа юм байна. Тийм учраас одоо тэр малын одоо шууны сангас тэгэл одоо өтгөө буцаар бортох байх тийм ил хийх хэрэгтэй гэсэн үг л дээ. Тэр ингээд тэгээ өнгийг хараад байна гэсэн үг л дээ. Ингээд сайхан ийм хар ногоон өнгөтэй ингээд өөр ингээд сайхан ийм өнгөний ийм сайхан болчихвол тэгэл одоо яг бордоо таарсан байна л гэсэн үг. Заавал одоо нэмж бортоход үгүй л гэсэн үг л дээ. За энэ бол бас одоо нэлээд залуутар ус байна л шилжүүлээ суулгач гисэн. Ер нь эхлээд нэг цөөхнийг тариад үр дүнгээ харсны дараа бол дахин задлал шилжүүлээ суулгах гэх юм ашигтай байна гэсэн. Мөнгө төгрөг зарахгүй. Хамгийн аятайх нь өөрийнхөө гараар хийсэн одоо ийм юу учраас энэ шилжүүлэх амархан гэсэн үг. Тэгээд ургамлыг бол яг шилжүүлэхэд бол миний бодлоор бол хүмүүс янз ярдیں۔ Хавар шилжүүлэхэд дээрч зарим хүн гэлдэг. Намар гэж бас хэлдэг. Тэгэхээр намар бол миний бодлоор намар яг ургамал ингээд үхэл өржин шин бүтэн зогсоол одоо ингээд яг ургахаа бүр зогсоод унтаа байдалд оронгууд л тэгэл эргэн тойрон хөрцөө сайхан ухаал шороотоо гарч ирээл тэгэл ганц ганцаар салгал болохгүй байхаа гэж бодож байгаа юм би зүгээр шууд хөрзөө дундуур нь хаглаад тэсглэл тарчмаар юм байна. Тэгэхээр шороотоо нь очиж сууж байгаа учраас ургах чадвар сайтай байдаг. За энэ дотор харин хөрсөн тийм өчрөд мерсер ингэж харагдаж байгаа юм. Одоо энэ харагдаж байна. Энэ тэр ийм өчрийг бол энэ чимэд гом бичсэн тэр номон дээр бол ингээд хэрэггүй нэгэ таарад авчих гээд байгаа юм ингээд. Энэ жишээлбэл ингээд энэ ингээд хөгжсөн байна л дээ. Энэ ингээд энэ одоо энэ үг яг энэ угаар нь таарна гэдэг байгаа ингээд. Энэ ямар ч хэрэггүй болсон ингээд энэ. Тав ингээд таарад энэ ингээд энэ баг хатцсан ийм юуг бол ингээд тайрчмаар юм байна л ингээд. Энд юу вэ? Энийг ийм хэсэг одоо хөхмөд гараад ирж байна ингээд. Энэ ингээд энд бол ямар нэгэн жимсний шим алга бас хөгжсөн байна. Тэгвэл энийг ингээд тайраад авчих шиг тийм. Бид тарьсан жимсний мод бутыг усалж бордохоос гадна бор шуу болон нохоо хүүхдээс бас хамгаалах хэрэгтэй. Жимсний бутны талбайн гадуур шигүү зайтай хашаа хатгах. Ногооны торон сэтхийг хооронд нь холбож, жимсний модноос баг зэрэг дээш хөндөй зайтайгаар бүтээх зэрэг аргуудыг хэрэглэж болно. Ингээд бидний арчилж ургуулсан жимс 6 сарын сүүлээр цэцэглэх бөгөөд 7 сарын 25-наас 8 дугаар сарын 25-ны хооронд бүрэн боловсрч гүйцсэн хойно нь хураана. Хураахдаа мөчрийн хугалж, навчийн тасалж гэмтэлгүйгээр доороос нь дээш шуух маягаар хурааж авна. Харин чацарганыг өвлийн ихэнх сард бүрэн боловсрч гүйцсэн гих бөгөөд жимсийг хөлдсөн үед нь модны дор том хэмжээтэй даавууд идэж угаад модыг зөөлөн цохиж дөргөн жимсийг унгаж түүж авна. Харин намар буюу хөлдөөгүй үед нь түүхэд жимс бэлцэрч чацарганд байдаг шүүс тос нь шахагдаж няцрах учир витаминлэг чанараа алддаг байна. Бусад төрлийн жимсний бутнаас өхрийн нүд жимсийг хараад таньдаг, нэрлэж сурцгаая. Эдгээр жимсүүдийн иш, навч, жимсний гадаад байдлыг сайн ажиглаарай. Өхрийн нүд нь том, булцгар, хар хүрэн өнгөтэй, 3 салаа толгойтой сагалгар том, хар ногоон өнгийн навчтай, бутлаг ургамал. Хадна нэг мөчрөөс багцаараа ургадаг хар өнгийн жижиг жимс. Навч нь бандгар, өргөн 3 үзүүртэй. Нэрс жимс нь хадыг бодвол арай том булцгар хөх өнгөтэй. Жижиг хар ногоон өнгийн навчтай байдаг. Энэхүү 3 жимснээс адил төстэй ба ялгаатай талыг холоорой. Дэлгэцэн дээр хөгсийг тогтоож хуулж бичээрэй. Өхрийн нүд жимсний бутыг тарьж ургуулах нь дараах ач холбогдолтой. Үүнд бусад төрлийн жимсний модыг бодвол арчилгаа бага шаардна.
Өөрөө өөртөө тоос хүртээж ургадаг учраас нэг ширхэг бут байсан ч үр жимсэн өгнө. Үхрийнүүдийг тарих хамгийн амархан арга бол бэлэн суулгацыг худалдан авах юм. Хүн хөхөөгөн хийснээр монос модон их сайхан үнэр гаргаж байдаг болохоор жорлонгийн хажууд таривал жорлонгийн эвгүй үнэрийг дарддаг байна. Хураасан жимсээрээ чанамалгийн өргөн орлогоо нэмэгдүүлье. Аливаа жимс хүнсний ногоог дарахын өмнө савлаж хийх шилийг аяг тавг угаагч юмнээр сайтар угааж дараа нь баг зэрэг соодтой усанд шилийг таглааны хамт зайлж угаах бөгөөд 5-7 минут халуун уранд жигнэн гаргаж ирснээр чанамал хийх сав маань маш сайн ариутгагдж бэлэн болсон байна. 1 кг жимсэнд 1.5 кг элсэн жихэр, тэг 1.5 литр ус орно. Тэг 1.5 литр усан дээрээ тэг 1.5 кг элсэн жихрийг хийгээд хайлтал нь хотгоно. Үлдсэн 1 кг элсэн жихрийг жимсэн дээрээ хийн жимсээ бяцалж нухна. Дээр нь бэлтгэж тавьсан чихэртэй уусмлаа хийн. Ингээд нухсан жимсэн паалантай болон никл саунд хийж чанам. Жимсээ зөөлөн гал дээр 50-аас 80 минут чанам. Буцалж байх явцад жимсэн дээр ялгаран гарч ирсэн хөөсийг байнга авч байх хэрэгтэй. Шансан жимсэн дээр хөөс байхгүй бол тэрнийг бүрэн чанагдсанд тооцно. Хэрвээ та жимсний чанамлаа удаан хугацаагаар хадгалах нөхцөлд савлсан жимсээ таглахгүйгээр 10-аас 15 минут жигнэн гаргаж ирээд таглан доош харуулна. Нэг хонуулаад харавхуй сэрүүн газар хадгална. Дараах бодлогыг бодоорой. Зах зээлд үхрийнүүдний цэвэр жимс 1 кг нь 6000 төгрөг байдаг. Бид хашаанда тарьсан нэг бутнаас 4 кг жимс хурааж авах боломжтой. Дээр хэлсэнчлэн 1 кг жимс 6000 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Тэгвэл 10 бутнаас хурааж авсан 40 кг жимсээ борлуулвал 1 жилд хэдэн төгрөгийн орлого олох боломжтой. Жимсээр бид зөвхөн чанамал, дарсхийн хэрэглэхээс гадна төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээний зориулалтаар хэрэглэх хэрэгтэй. Жимсийг эмчилгээний зориулалтаар яаж хэрэглэж болох вэ? Жишээ нь нэрс жимс. Гүйлгэлт зогсоохын тулд нэрс жимсийг буцлагсан аяг усанд 1-2 цайны халбагыг хийж эдээшүүлэн бэлтгэн ууж хэрэглэнэ. Ансиг витамины дутагдал ходоодны хүчил багасгах, даралт бууруулахад хэрэглэдэг. Чацарга нэг уушгины сүрье, мэнгэр, цустай ханиалга, эмэгтэйчүүдийн өвчин ангаахад хэрэглэнэ. Гүзээлзэгнийг нас уртасгах эмчилгээнд хэрэглэдэг ба цус чулуужих өвчний үед шээс тух, чийг бам, зүрх судасны өвчин ангаахад хэрэглэнэ. Үхрийнүүдний жимсийг байгалаас заяагдсан витамин хэмээн нэрлэдэг. Витамин дутагдах, ходоод гэдэс уян мөч өвдөх үед жимсний ханд болон шүүс зэргийг хийж хэрэглэнэ. Эннээс гадна навчийн баг зэрэг чихэртэй холон усанд буцалгаж мөр давсганы өвчин буюу шээс алдах өвчнөд эмийн журмаар ууж хэрэглэдэг байна. Мойлыг хатааж нүдэн гэдсний өвчнөд ууж хэрэглэхээс гадна монос мод нь анхлын үнэртэй учир гадаа жорлонгийн хажуугаар таривал жорлонгийн муухай үнэрийг дарддаг байна. Мэргэжилтнүүдийн бэлтгэсэн суулгацаар хашаанда ямар нэгэн жимсний бут тарих боломжтой гэдгийг та бүхэн сайн ойлголоо. Энэний ач тусын тухайч ярилцлаа. Бас бидний бэлтгэсэн хичээлээс гадна албан бус зайны сургалтын үндэсний төвөөс бэлтгэн гаргасан моност дахин цэцгэлэн номыг өөрийн оршин суугаа сумынхаа албан бус боловсролын гэгэрэл төвөөс авч уншин судлахад илүүдэхгүй биз. Тэгэхээр та яг одоо жимсний буттай болохоор шийдсэн бол газраа бэлтгээд суулгацсан аван дараа нь бидний өгсөн заавар зөвлөмжийн дагуу тарьж ургуулад өөрийн хэрэгцээг хангахаас гадна өрхийн орлогоо нэмэгдүүлэгч боломж нээгдлээ. Алга дарам газарч гисэн хамт шим, хөр өгөөжөө хөдөлмөрлөж чаддаг хүмүүст харамгүй арвин өгч ашиг орлогыг тань нэмэгдүүлж өгөх сайн түнш чинь болж чадна.